Хараагүй хүмүүсийн олон улсын холбооны санаачлахаар анх 1979 оны энэ өдөр тэмдэглэж явахаар шийдвэрлсэн байна. Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол болон дуу хоолойгоо төр зэсэг олон нийтэд хүргэж тэдэнд тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэхэд мөн тэдний тулгамдж байгаа асуудал дээр бас олон гарц гаргалгааг хайхад чиглэлсээр ирсэн юм. Хараагүй иргэдийн гол бэлэгдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхлэлтэй гэж үздэг юм. За тодруулж хэлбэл 1921 онд Их Британий гэрэл зурагсан Джеймс Битс гэдэг нэртэй хүн залгуу тохиолдолд харааг болсон байдаг. За тэрээр харааг болсныхаа дараа амьдралаа дахин шинээр эхлүүлсэн. Үүнийхээ тулд эхэндээ харт хаяг ашигладаг байсан байна. За харин түүний харт хаягийг жолооч, зорчигчд гээд хүмүүс огт анзаарахгүй байсан учраас за өөрийгөө эрүүл мэндийг хамгаалахын тулд, аюулгүй байдлаа хангахын тулд тухайн үедээ харт хаягаа анх удаа цагаанаар будсан байдаг. За энэ цагаанаар таяга будсан нь олон нийтийн анхаарал тэрхээхэн өртсөн. За түүнчлэн Их Британд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд таяга цагаанаар будах энэ явдал ихээхэн дэлгэрсэн гэж үздэг юм аа. За таяг хүн бүрийн анхаарлыг татаад за өдгөө болвол харааны бэрхшээлтэй эрхийг хамгаалах энэ өдрийг дэлхийн цагаан таягны өдөр хэмээн нэрлэдэг болсон юм. За өнөөдрийн байдлаар дэлхийд дахинд 40 гаруй сая харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байна гэсэн юм тоо баримтаадаг бол Монгол улсын хэмжээнд 11 мянган орчим харааны бэрхшээлтэй амьдардаг байна. Баярлалаа үзэгчдээ. Өглөө хөтөлбөр даваа гарагийн дугаарыг студиэс шууд амжуулан танд хүргэж байна. Хөтөлбөрийн эхэнд бид үзэгчдэд мэдээлсэн өнөөдөр дэлхийн цагаан таягны өдөр тохиож байна. Монгол улсын хэмжээнд цагаан таягны өдрийг 34 дахь жилдээ тэмдэглэж байгаа. За Монгол улсад албан ёсоор 11 мянган орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдардаг гэсэн юм тоо судалгаа байдаг юм. Дэлхийн цагаан таягны энэ өдөр бол харааны бэрхшээлтэй иргэд дэлхийн өнцөг болон бүрт улс орон бүртээ за өөрсдийнхөө тулгамдж байгаа асуудлыг олон нийтэд ил болгох за тэр асуудлыг шийдэхийг төр засгаас шаардах за тэдний төлөө хийж болох бүхий л үйл ажлуудыг бид дэлгэрэнгүй ярих хэвээр ийм өдөр гэж хэлж болох юм. Үүнтэй холбоотойгоор бид яг одоо студид эхний зочин гуйсан байна. За энэ хүн бол Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Гэрэл. Өглөөний мэнд хүргэе та сайхан амруу. За сайхан амарсан үзэгчдээс өглөөний мэнд хүргэе. За баярлалаа. Юун төрөнд дэлхийн цагаан таягны өдөр тохиож байна. Энэ өдрийг Монгол улс 34 дахь жилдээ тэмдэглэж байна. Жил бүр бид бас энэ өдөр харааны бэрхшээлтэй иргэд бид ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна. Бид бусдын гарыг хараа цухгүйгээр ажиллаж хөдөлмөрлөж хичээж чадчих шүү. Бид хөгжиж шүү гэдгийг ярьдаг. Энэ жилийн тухайд цагаан таягны өдрийг ямар үйл ажиллагаагаар тэмдэглэж байна. Энэ жилийн онцлог нь юу байна вэ? За тий. Ер нь дэлхийн нийтээр энэ өдрийг тэмдэглэдэг. Дэлхийн хараагүйчдийн холбоо гэж байдаг. Тухайн цаг үеийн одоо нөхцөл байдалтай тохиолдуулаад уриалга гаргадаг. Тэгээ мэдээж бас улс орнууд өөрийн онцлогон дээрээс хамаарат бас өөр уриалга гаргаж явдаг л да. Тэгээ энэ жилийн гол уриалга нь юу вэ гэхээр хүртээмж хараагүй хүмүүс цагаан таяга бариад гудамж замаар явхад хүртээмж нь аль зэрэг байна вэ? Цагаан таяга бариад тэр чинь нөгөө гэрээсээ гараад сургууль ажлын байранд очих гээд байгаа шин нийгэмд орох гээд байгаа. Тэгэхээр хүртээмжгүй болохоор дараагийн нийгмийн оролцоо нөгөө хязгаарлагдчихдаг. Тийм болохоор хүртээмжийн асуудал нэгдүгээрт хоёрдугаарт нь цагаан таяга бариад тэр зорчихт нь боломжтой сургалтыг явуулах цагаан таяг хангах гэсэн уриалгатай явж байгаа. Яг Монголын хараагүйчдийн үндэсний холбооны хувьд ч гэсэн энэ жилиг бид энэ уриалга өрөөнд тэмдэглэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр хараагүй иргэдийн олон асуудал тулгамдж байна л да. Хөдөлмөрлөл боловсрол. Гэхдээ нөгөө хүний эрхийн асуудлыг цогцоор нь ярихгүй болдгоо. Ганц боловсрол гэж яриад гэрээсээ гараад сургуульд орчихдохгүй л яахан те. Тийм учраас хүртээмжийн асуудал дээр энэ жил бид нар бол маш их анхаарал хандуулж явж байгаа. Тэгээ энэ жилийн онцлог нь гэвэл мэдээж хэрэг бид асуудлаа ярина, шийдлээ ярина. Бас Монголын хараагүйчдийн үндэсний холбоо үүсгэн байгуулагдсан 40 жил явуулж байгаа. Тэгэхээр бид нар өнгөрсөн 40 жилд ямар амжилтанд хүрвэ, цаашид яаж ажиллах юм бэ гэдгээ бас гишүүдтэйгээ, дэмжигчтэйгээ, хамтрагчтайгаа ярьж бас хэлэлцэх энэ өдөр тохиож байгаа. Та дөрөв хэлж байна зөвхөн нэг тал руу биш цогцоор нь гэж хүний эрх дотор одоо буй байдیں۔ Тэ боловсрол одоо юу гэдэг бүх зүйл багтсан байдаг учраас яг эрх тал руугаа илүү анхаарлаа хандуулж ажиллана гэж. Ер нь зүгээр одоо яг өнөөдрийн байдлаар зүгээр хамгийн амьдралд энгийн ойрхон одоо тулгамдж байгаа асуудал гэвэл яг юу вэ? За одоо ингээд яг нөгөө тухайн хүний нөхцөл байдлаас нь болно. Жишээлх юм бол одоо би энэ дээр нэг зүйлийг хэлмээр байна. Боловсрал гэж ярьж байна. Гэтэл ажил хөдөлмөр гэж ярьж байна. Тэрний ухтал нөхцөн нөхөн сэргэлт гэдэг нэг асуудал ярьдаг. Өөрөөр хэлэх юм бол амьдралынхаа явцад хараагүй. Жишээл би бол 22 настайд хараагүй болсон л да. Яг хараагүй болоход хардаг байхдаа хийдэг байсан бүх зүйлээ бий чадгаа байлна. Ганцаар явж чадгаа байлна. Нөгөө гэр орон дотроо менежмент тий одоо зохион байгуулалтыг. Тэгэхээр энэ одоо хараагүй болсон хүмүүс зориулсан нөхөн сэргийг сургалт гэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол алдагдсан боломж чадрын тэр хүнд сэргээх ямар боломжууд, ямар сургалтууд байна, ямар тоног төхөөрөмж энэ хүнд хэрэглүүлж болох уу гэд. Тэгэхээр одоо нөхөн сэргээлт гэдгийг ярихад хамгийн түрүү Монгол улсад яг хараагүй зориулсан нөхөн сэргээх сургалт үйлчлэгээ тогтолцоо байхгүй байна л да. Саяхан бид нар Оросоос мэрэгжилтэн авчирж сургалт явуулсан. Харааны бэрхшээлтэй хүмүүс анхудаага
зүүн утсаа яаж зөвлөд юм уу их юм. Угаалга цэвэрлэгээний материалтай яаж ажиллах юм. Яаж хоолундаа гэр дотор хийх гэдэг юм уу те. Бүр гайхалтай бидний хувьд сонирхон гэж болохоор зүйлүүдийг бол зааж байгаа. Тэгэхээр яг ингээд харахаар нөгөө тухайн хүний нөхцөл байдлаас хамаарат тулгамдж байгаа асуудал нь өөр өөр болж байна. Тэгэхээр гэртээ сууж байгаа хүнд магадгүй хажуу хараг болсон нөхөн сэргийлж чухал. Сургуульд орохгүй явж байгаа хүнд сургуулийн үр дүн ямар байна те. Гэдэл яриад явна л да. Монголын хараагүйчдийн үндэсний холбоонд албан ёсоор одоо гишүүн гэдэг юм уу бүртгэлтэй хичнээн иргэн байна. Тэдгээр иргэдийг хөгжүүлэх гэдэг юм уу чадваржуулах ямар ажлыг зохион байгуулдаг. Та сая хэлсэн мэдээж харааны бэрхшээлтэй иргэд салбар болгонд ажиллах боломж болбоо нь яг зүгээр тийм орчин хүртээмжил байвал боломж нь бол байгаад байна гэж чадвар нь хэрвээ сурчвал байгаад байна гэж харах гэдэг тийм ээ. За тийм яг өнөөдөр харамсалтай нөгөө орчин нөхцөл хүртээмжгүйгээс улаан хараагүй иргэд гэрт байна л да нийгмийн дунд орж чадахгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэх зорилгоор Монголын хараагүйчдийн үндэсний холбоо төрөл бүрийн арга хэмжээ явуулж байна. Манайд иргэд цэцэрлэг байна. Багаас нь бид нэр хүүхдүүдийг нийгэмшүүлээ гэдэг те. Тэгээ одоо харааны бэрхшээлд 16 хүүхэд суралцж байна. Энэ жил бид нэр 4 хүүхдийг тусгай харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд хүлээлгэж өглөө. За манайд иргэд мэрэгжил сургууль төгөлдрөлийн төв байдаг. 7 чиглэлээр хараг өмсөд мэрэгжил болгож байна. За хамгийн олонд одоо мэдэгдээд байгаа нь бол бид нар өнөөдөр ихэд 350 орчим харааны бэрхшээлтэй нэг баригдсан мэрэгжил болгоцсон. Тэрний 75 орчим юм байна. Ингээ ажиллаад орлоготой болоод явж байна тий. За тэгээд дээрээс нь бид нар яг саяны яриад байсан одоо энэ нөгөө юунуудаа ном хэвлэлийн асуудлыг бид нар хэвлэж өгч байна. За нөхөн сэргээлт гэдгийг бид нар бий болгох гээд гадна дотны мэрэгжилтнүүдэд ажиллаж байна. За тэгээд нөгөө чөлөө цагийн соёл урлаг спорт гэд хүн тойрсон ямар асуудал байдгийг ямар асуудал тулгамдж байдгийг тэрийг шийдвэрлэх гээл бид нар цогцоор ажиллаж байна л да. Манай 21 аймаг салбар зөвлөлтөө одоо өчигдөрхөн гэхэд бид нар нөгөө 40 жилийн ойгоо тохиолдуулаад үндэсний хэмжээний хараагуучдын авиасны илрүүлэх урлагийн үндэсний наадам зохион байгууллаа. 12 аймагаас харааны бэрхшээлтэй иргэд маань хүрэлцэж оролцлоо. Тэгээд бас л нөгөө хүмүүсээ нийгэмшүүлэх соёлын хувьд нь дэмжих гэсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тэгэхээр яг хуу чадлах яриад бид нэр үйл ажиллагаа явуулж байна. Одоо юу гэдгийг түрүүн бас боловсролгийн ярьж байгаа бас нэг зүйл бодогдож байл л да. Нөгөө энгийн номнуудыг яг тусгай зориулалтаар ингээд гаргацдаг. Арман одоо юу гэдгийг бүр том юм сонгодог зохиолуудыг болохоор тэр болгон хүртээмжтэй байж чаддаггүй гэж сонсож байсан энэ тухай. Тий, ер нь мэдээлэл гэдэг бол хүний хөгжлийн суурь нэгдэг шүү дээ. Одоо нөгөө хин төргөн мэдээлэл авч ин тэр маань хөгжиж гин тий. Гэтэл хараагүй хүмүүсийн хувьд бол харамсалтай нэг боломж бий болохгүй юм л да. Бид нарт хүртээмжтэй ном сурах чиг байхгүй. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд хараагчдын үндэсний холбоод иргэдээ бариад болон ярьдаг ном дээзийн ном хэвлэх төвийг байгуулаад явж байна. Тэгвэл нөгөө бас л санхүү төр засгаас доктортой дэмжлэг байхгүйгээс болоод маш цөөхөн тоогоор хэвлэл хүмүүстэй хүрэх гэж ариад нь л зүтгэж байна. Тийм байгаа болохоор бас мэдээллийн хүртээмж буюу ном сурах бичиг таны мэдгүй юм зүйлийг хүртээмжтэй болгох нь хараагүй хүмүүсийн цаашдаа хөгжүүл их хэрэгтэй. Тэгээ зүгээр энээр нэг зүйлийг хэлэхэд яг одоо ингээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж ярихаар хөгжлийн бэрхшээлтэй гэдэг дотор ч нэг янз бүрийн хүмүүс идэг ч хараа сонсгол гэдэг. Тэгээ энэ хүмүүст юм хий гэх юм бол яг хараагүй хүмүүсний юу хэрэгтэй юм бэ? Сонсголын бэрхшээлтэй хүмүүсний юу вэ гэдгийг давж үзэж ярихаас өөр арга байхгүй байдаг. Тэгэхээр хараагүй хүмүүсийн хувьд хэд хэдэн зүйлийг цогцоор нь авч хийх хэрэг болдог л да. Тэгжээж энэ хүмүүс маань нийгэмд оролцох хэрэгтэй болдог. Тэгээд энэ боломжийг арайхан бүрдэг юм. Гэхдээ бид нар бүрдээгүйгээд хойш суух биш. Одоо аль болохоор боломжоор ажиллаж гал зүтгэж байна. Харааны бэрхшээлтэй хүмүүс гэртээ ингээд нийгэмтэй харилцаа нь бол яа харахгүй хязгаарлагдчихдаг. За үүнийг дагаад хэрвээ бага насны ч юм уу бага залуу насны хүн байвал ээж аав ч гэдэг юм ах их чинь заавал нэг нь ингээд хаах шаардлагатай болдог гэд өөрөө ингээд орчин нөхцөл нь бүрдээгүй учраас магадгүй өөрийгөө хязгаарлаад нийгмийн харилцаанд орохгүй ингээд өөрийгөө ингээд бүр хаалттай орчин нөхцөл үүсгээс суучгаар сэтгэл зүйн хувьд мэдээж маш таагүй нөхцөл байдал үүссэн юм хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр би харааны бэрхшээлтэй би чадахгүй гэж хоошоо суухгүйгээр аль болох бусдад харилцаад нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож ивэл сэтгэл зүйн хувьд ч гэсэн давуу тал болох ба үүнийг нь ойр тойрных нь гэр бүлийнх нь бас маш сайн дэмждэг байх хэрэгтэй байх л да. Яг гоо гэр бүлийнх нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Багаас нь тэр хүндээ дэмжих зүйлийг ингээ хийгээ явчихад одоо олон сайхан жишээ байдаг л да. Ингээд ажиллаад хөдөлмөрлөд явж байгаа. Зарим эцэг эхчүүд хүүхдээ ерөөсөө гэртээ хатгалцсан байдаг. Тэгээ 20 нас өрхтөн бид нэр дээр авчир тотоо яах вэ гэд уршээ тэр хүүхэд ерөөсөө бас нилээн юм хийжээж нэгмшихгүй болол нилээн ингээд өөрөө сэтгэл зүйн хувьд маш их саадыг бий болгоцсон чадахгүй гэдэгтээ итгэцэн тий. Тиймэрхүү байдалтай байж. Тэгээд манай яг энэ месүүдийг төгсөөд явж байгаа хүмүүсээс бас ажлын байран дээр гараад бусдын адил сайн сайхан явж байгаа хүмүүс ч гэсэн энэ жилийн хувьд бол бас сайхан жишээнүүд бидний хувьд олон байгаа. Яг өнөөдөр зүгээр нийт харааны бэрхшээлтэй иргэдийн маань хэдэн хувийн гадуур одоо чөлөөтэй цагаан таягтайгаа явах боломжтой. За яг цагаан таяг гэдээ ярихаар яг цагаан таягаар ингээд нөгөө заах сургалтуудаа тэр чинь цагаан таягаар явах тийм сургалт гэж тусгай
бүр техник одоо шилгэн болоо хөгжсөн байна л да. Яг тэгвэл орчин хүртээмжээс цагаан тагаа бариад явах гэдэг чинь тэр хүний аюулгүй байдлаа шууд холбоотой учраас багш зааж идэг. Тэгэхээр нөгөө сургалтын явуулахад нь төрөөс дэмжиж идэг. Гэтэл яг тэр тогтолцоо бол байхгүй. Тэгтээ манай хараг хүмүүс бол явж байна, бидний сургалтыг явуулж байна. Ер нь бол ойролцоогоор яг нарийнтай гаргаагүй ч гэсэн 70-80 одоо орчим хараа мэдрэгшилтэй хүмүүс л цагаан тайга бариад өнөөдөр удамжаар явж байна. Дэлхийн улс орнууд зарим улс орнд чинь нохоотой хөтөчтэй яваад байдаг юм тийм. Манайд тийм боломж байна. Яг энэ нэг орчны хүртээмжийг сайжруулахын тулд маш олон чиглэлээр хараг хүмүүсийг дэмжиж шít. Цагаан тайгаар бариад явах дэмжиж байна. Одоо нэг орчны хүртээмж дууд гэрлэн дохой бий болгодог, тактил зам бий болгодог, автобусаа зарладаг болгодог нохоо байна тий. Бүр GPS систем гэдэг одоо нүдний шилээ зөөгөөд явхад одоо таны урд ийм тий янз бүрийн одоо цаадаа ийм байна гэдэг бүр нүдний шил GPS-ийг хүртэл одоо ингээд тухайн хүнд бүр зориулаад өгч гисэн нүдний шил тайг энтергээ байгаа байхгүй маш олон төрлөөр дэмжиж штэ. За миний мэдхийн хараагүй шүтэн үнсний төвийн байрны уртлын замын гэрлэн дохой бол дугардаг тий. Тэрнээс өөрөөр тийм дугардаг гэрлэн дохой харааны бэрхшээлтэй иргэдэд ээлтэй тийм хүртээмжтэй орчин бол хараагандаа манад гүйцэд бас байхгүй л аваад байна тийм ээ. Тий. За тийм ганцхан гэрлэн дохой юм. Тэгсэн чинь дээрээс нь бас нэг асуудал бид нар энэ жилээс эхэл зөвхөд тавьж байна. Өөрөөр хэлэх юм бол за төр засаг маань хөрөнгө мөнгө хомсдолтой гэдгээс тактил зам яг хүртээмжтэй орчин бүрдүүлэхгүй байна л да. Гэхдээ бас барьж байна тактил зам юм. Гэтэл бариад өгсөн тэр тактил зам юм нэгдүгээр стандартын дагуу хийхгүй байгаа асуудал байна. Нэг учрыг нь ойлгохгүй. Хоёрдугаар бүр ингээд бий болгоцсон тактил зам дээр албаар одоо санаатай л гэж хэлээ да. Дээр нь барилга барих ч асуудал чинь гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ жилээс эхлээд бид нар энэ асуудлыг зүгээр ярих биш. Яг тэр барьсан барилгыг буулгатал нь одоо шүүхийн шатнд тэр нь ямар шийдвэр гаргах ёстой эцсийн одоо хүртэл бид нар одоо энэ дээр ажиллахаар энэ жилээс эхлээд явж байна л да. Замгүй зам болцсон байдаг шүү дээ. Явж байгаад хант толцсон юм тохиолдол болсон байгаа байхгүй. Бидний ярилцлага цаг энд хүрээд өндөрлөж байна. За бидний урилгыг хүлээн авч студид ирсэн танд баярлалаа. Магадгүй та энэ өдөр бас харааны бэрхшээлтэй иргэдийг зоригжуулах, урамшуулах олон сайхан үгийг хэлнэ байх гэж би хувьдаа хүсэж байна. За тийм. Ер нь энэ жилийн хувьд жишээлх юм бол хараг хүмүүс бариадалсаар ажиллаж байгаа ч гэсэн бид нар одоо анхудаага хоёр харааны бэрхшээл, бүр хараагүй бүхнийг хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх нийгмийн даатгалын ерөнхий газар одоо нөгөө мэрэгдэг зөвлөгөө мэдээлэл өгөх төвд ажиллуулсан. Тэр яагаад энийг онцлоод байгаа юм бэ гэхээр анхудаа хараагүй хүмүүс бусдын дунд орж хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж байгаа. Тэгээд дарагтаа зураг дарагтаа уулзахад бол танайхан сайн ажиллаж байгаа гэсэн. Тэгэхээр үүнийгээр дамжиж юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр мэдээж харааны бэрхшээлтэй хүмүүст асуудал байгаа. Гэхдээ өөрсдөө хичээх юм бол боломжууд байгаа шүү. Бүх зүйл танаас шалтгаална. Нэг үе бодвол бас хүмүүс биднийг дэмжих гээд тий за өрөөдөр гэдэг болцсон байгаа шүү. Тэгэхээр биднээс хамаарна гэдгийг гişүүдтэй хэлмээр байна. Тэгээд төгсгөлд нь яг харааны бэрхшээлтэй хүмүүс гэж ярьж байгаа ч гэсэн бид нар энэ орчин хүртээмжтэй байх юм бол нийгмийн бусад бүх хүмүүст орчин маань хүртээмжтэй байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бол ганц бидний асуудал биш. Энэ бол нийгмийн асуудал юм а гэж хэлхийг хүсэж байна. Төгсгөлд нь 40 жилийн өмнөдийг Монголын арга үндэсний холбоотой хамтран ажилладаг төрийн бас байгууллага, олон улсын байгууллага, гишүүдтэй аж ахуй нэгж байгууллагуудаа хүргэж байна. За баярлалаа танд. Өнөөдрийнх ажилд амжилт хүсье. Цаашдаа бас олон нийгэмд хүртээмжтэй ажлуудыг зохион байгуулаарай. За баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна үзэгчтэй. За дөнгөж сая гэрэл ерөнхийлөгч яриандаа дурдсан. За энэ жил бол харааны Монголын хараагүй хүчний үндэсний холбооны дэргэдэх эмсүүтийг төгссөн 2 жиргэнийг олон нийтийн дунд ажиллуулж байгаа. За үүний нэг нь бол Мөхтөр хэмээх залуу байгаа. Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаж байгаа Мөхтөрийн хувьд өөрөө эмсүүтэд сурч төгссөн. Санхүү эдийн засагч мэргэжилтэйгээс гадна хүртээмж технологийн чиглэлээр мэргэжил дэвшлүүлсэн ийм залуу байгаа. За ямар ч хөгжлийн бэрхшээлтэй байсан ажиллах орчны нөхцлөөр нь хангах юм бол за тухайн хүнд хийж чадахгүй зүйл байхгүй гэж хуучилж байсан. Түүний нэгэн өглөө хэрхэн эхэлдгийг тавд таарцгаая. Сайн байцгаана уу, намайг Үлзээчрийн Мөхтөр гэдэг. Миний амьдрал, миний өглөө 5:30-аас боссоод эхнэрээ хичээлд нь өргөж өчөөд эхэлдэг. За би 8:30 гээд манай ажил эхэлдэг байгаа. За ингээд ажил руугаа орцгаая.
даатгалын ерхий газрын одоо call center-ийн лавлгаа мэдээллийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаад одоо 4 сар болох гэж байна. За. Та өөр дээр хувь хүнээс авах гээд хувь хүн дээр авах гэж байгаа зү. Тийм. Та буруу сонголт руу нарцсан байна. Шимтгэл төлөлт гэдэг рүү нараа. Хамгийн ихнээс авах. Тэгээ шүү дээ. Өнөөдөр харин ч арай гайгүй байна. Яг сарын дундуур бол арай ачаал багтай нэг. Хөвчлэн тэтгэмжийн талаар л асуу. Цалингийн хувьд бол бага л та. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нэг шимтгэлээ тавцсан шүү дээ. Тэгээд төрөлхийн л харааны бэрхшээлтэй байсан. Одоо бол оншин тэгжил яваад байгаа л торлогон л гэмтэлтэйгээд ордоос бол харахгүй бол биш. Гэрэл бол мэдрэн. Гэрлэр л ер нь багцаалтандаа тэгэл гэрэл сүдрээ. Харааны бэрхшээлтэй хүмүүс ковидрын дэлгэцийг яаж хараад идэм бол энэ маусаа яаж хөдөлгөөд идэм бол гэсэн эргэлзээтэй асуудлууд хүмүүст байдаг л ахaltaа. Гэхдээ бид нар бол дэлгэц ашигладаг байгаа. Компьютерийн keyboard ахад хангалттай, процессор ахад хангалттай. За тэр процессороос гарч байгаа дууг дамжуулах чихв ч юм уу спикер ахад хангалттай. За энэ яаж компьютер дээр яг ажиллаад байна вэ гэхээр дэлгэц уншигч програм гэдэг текстийг одоо яриа руу хөрвүүлдэг тийм програм байгаа байхгүй. Text to speech гэдэг ерөөдөө мөн энэ barrel display буюу компьютер дээр гарч байгаа юг одоо текст мэдээллийг бол бариалаар гаргаад өгчдөг юм электрон төхөөрөмж байдаг. Ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилуулахдаа тохируулах одоо тохирох хэрэглэгдэхүүнээр хангах гэсэн хуулийн заалтч бол бий л дээ. Хэрвээ жоохон л дэмжиж өгчих юм бол хүмүүс харааны бэрхшээлтэй хүмүүс ажиллахад ямар ч асуудал байхгүй л дээ. Нэг бэрхшээлтэй зүйл нь бол замаар гарахад айгүй хүндрэлтэй байдаг. Ойр хавьд хүн байхгүй үед бол одоо машины чимээ сонсож байгаа гарч тохиолдол их байдаг л да. Монголын хараагчдын холбооны уртлын гэрлэн дохио байдаг л да зам гардаг. За тэр гэрлэн дохио бол нэг дуутай учраас ногоон гэрэл асах юм бол бид нөө өөрснөө ингээд сонсоод тэрнгээрээ ингээд чиглэл аваад гараа явчих боломжтой байдаг. Өөр нэг ямар нэгэн гэрэл дохио дээр очих юм бол ерөөсөө заавал хүний туслалцаа авах шаардлагатай болдог. Тэгэхээр манай Монгол Улсын хэмжээнд энэ Улаанбаатар хоттой Хүү аймын 50-аас илүү хувь нь амьдарч байгаа нийслэл хотынхоо гэрлэн дохионы асуудлыг ингээд дуутай болгоо шийдчих юм бол харааны бэрхшээлтэй хүн бол зам хөндлөн гарахад бол ямар ч асуудалгүй болох тийм шийдэл харагдаад байгаа л та. Зам дээр байгаа одоо өчнөөл гэрлийн шон рекламны самбар заримдаа ингээд нөгөө модны үндэс энтер бүр гараад ирсэн байдаг аахгүй юу. Бас нөгөө нэг тактилын зам дээгүүр чинь дайруулад ингээд байгуулгын шатны одоо хамгийн сүүлийн гიშгүүрэнч байж ах жишээний тиймэрхүү тохиолдлууд их зөндөө байдаг л да. Гудамж талбайгаар явах энэ тэрнгээр гадуур ингээд нийгмийн харилцаанд ороход бол хүмүүс бол арай өөрөөр хүлээж авдаг болсон байна. Энэ хүмүүс бас адил тэгш эрэхтэй шүү. Нийгэмд адилхан тэгш байр суурьтай шүү гэдэг үүднээс бол хандж байна. Чөлөө цаг гарах юм бол гэр бүлтэйгээ өнгөрөхийг илүү хичээдэг. Мөн бас одоо харааны бэрхшээлтэй хүмүүсийн сонирхдаг, тоглодог, хичээлдэг спортууд болоход хонхот бөмбөг, шоодам, шатар, барай шатар бас байдаг. Тэгээд бас багасаа жудаагаар барилдахыг хичээдэг гэсэн. Тэгээд хаяа бас бэлтгэлд явдаг. Ойрын хугацаанд би одоо нөгөө Японы төвшин тогтолцоо шалгалт 12 сарын 3-нд болох юм. Тэр шалгалтыг одоо амжилттай дүүргэхийг
зорж одоо өдөр шөнөгүй баялдах ажил хийж जैन. Тэгээ ажил дээрээ ч одоо хичээлээ авчиж ирсэн завчлаа гаруул нэг ганц хоёр текст уншаал. Анхандаа бол би харааны бэрхшээлтэй хараагүй хүн явж гэн, сохор хүн явж гэн ч юм уу те гэж хэлдгээс бол айгүй их эмзэгэлдэг байсан л та. Гэхдээ өөртөө ингээ бороо өгдөг ч юм уу. Миний харааны бэрхшээл зөвхөн надад байгаа биш. Зөвхөн нийгэмд бол нийгэм хандлагаа өөрчилчих юм бол би заавал хараатай ч гэсэн хараагүй ч юм уу нийгэм тэгш оролцох боломжтой юм байна гэдгийг бол ойлгож авсан. Тэгэхээр одоо них бол эмзэглээд авах юм бас гайгүй л олж байна. Миний амьдрал тохиож исэн хамгийн аз жаргалтай зүйл бол манай хүүхд одоо өнгөрсөн оны 9 сарын 8-нд мэндэлжсэн. Тэр үед бол би бараг хамгийн баярлж байгаагүйгээр л баярлсан баг тийм. Ирээдүйд одоо бас л харааны бэрхшээлтэй гэр бүл тэ бид хоёр бас хүүхэдтэй. Тэ би одоо бид хоёр сайн аав ээж хоёр болохыг л одоо хүсдэг. Тэгээ өглөө ирэхдээ ажил руугаа яарал. Тэгэл арай гэрлэггүй ярьсан л амьдрал өрнжиндээ дүрийн албаа гэж байна. Монгол улсад харааны бэрхшээлтэй 11,000 орчим иргэн амьдардаг. За Монголын хараагүй хүчтэй үндэсний холбоонд 9,000 орчим иргэн бүртгэлтэй байдаг гэсэн ийм судалгаа байдаг. Харааны бэрхшээлтэй хараагүйгээд гэртээ өөрийгөө бусдаас тусгаарлаад суух биш. За аль болох чадлынхаа яриа нийгмийн харилцаанд орж чаддаг зүйлээ хийж байх нь харааны бэрхшээлтэй иргэд бусадтай энэ тэнцүү шүү гэдгийг ойлгох бас нэг мэдрэмжийг олгодог хэмээн дөнгөж сая бид ярьсан. За саяны сурвалжлаганд үзүүлсэн мөнхтрийн тухайд бол эдийн засагч мэрэгчлээ. За үүнээс гадна хүртээмж технологийн чиглэлээр мэрэгжил дээшлүүлсэн. За одоогоор бол нийгмийн даатгалын газарт лавлгааны хэсэгт ажиллаж байгаа ийм залуу байна. За мөнхтрийн хувьд ажлынхаа хажуугаар Япон хэл сурж байгаа. За үүнээс гадна төрийн албаныхаа шалгалтанд бэлдэж байгаа гэд би хэдийгээр харааны бэрхшээлтэй ч гэсэн бусад хүмүүстэй адилхан амьдрахыг хүсдэг. За наад шиг маш олон залуучууд байдаг. Тэдгээр залуучууд өөрсдийгөө нийгмээс тусгаарлалгүйгээр идэвхтэй нийгмийн харилцаанд орж бусадтай эрхтгч амьдрах боломж байгаа шүү хэмээн уриалсан юм а. Өнөөдөр дэлхийн цагаан таахны өдөр тохиож байгаатай холбоотойгоор бид энэ тухай сурвалжлагыг зочны ярилцлагын хамт хүргэлээ. Өглөө хөтөлбөр 10 дугаар сарын 15-ны даваа гарагийнхаа дугаарыг студиэс шууд дамжуулан танд хүргэж байна.